За тоолсон. За сайн байцгаана үзэгчтэй уулзааг уудсан байна. Бараг уулзааг сар гарan болсон баг шиг баханд байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ би юу үзүүлэх вэ гэхээр би амьдралдаа хамгийн анх удаа тул гэдэг загас барьж үтсэн газар ирсэн байна. За энэ ямар газар вэ гэхээр Хинтэй аймгийн Ононгол. За Ононголоос би хамгийн анх удаага тул гэдэг юмтай барьж үтсэн тул загасыг. За тэгээ энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэнтэйгээ юу хуваалцах вэ? Бас өөрөө ямар загас барих сонирхолтой байгаа вэ гэхээр амрын сурхай, амрын зэвг, амрын хадран, за мэдээд азанд харуул тул загас барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ эдгээр загас нь бусад голлуудын загаснуудтай бодоход өнгө үзэнжийн хувьд баг зэрэг өөр. Баг зэрэгч гэж хэлэхгүй баг нэлээд өөрөө. Ялангуяа амрын зэвг их хөөрхөн санагддаг надад. За тэгээд амрын цурхаа ялангуяа ийм хар харт холбооттой. Би бол ерөөсөө амьдралдаа ганц ч удаа барьж үзээгүй. Тэгээд бариул үнэхээр баяртай байх болно. За тийм учраас энэ удаагийн дугаараар иймэрхүү амжилтыг олохын тулд хичээх нэ. За тэгээд хамгийн анх удаага тул загас бариад ямархуу реакшн гаргаж байсан нэ би та бүхэнд харуулъя. Одоогоос бараг 9 жилийн өмнө юм. 2016 оны 100 хамгийн анх Ононголоос тулбог гэдэг загас барьж байжээ. За тэгээд одоо бүгдээ бишгтээ ингээд орцгоо. Яа. За ингээд мөнхөй байсан тулбогоо тавьж байна. За одоо явахаар байна. За. За тавь. Тонио. Тэвч. Хаана? Инара. Доктор. Амар сайн хүмүүстэй таарлагаа цаашлаа. Цагсаал. Үнс юм уу? Үнсүүлэх гээд нааш яваад байгаа юм шүү. Би ой, таварсаа яах вэ? За. Болоо дилээ. Нүгнэ. Ялагнэ. Гоё мэнэ. Яс. Болоо дилээ гоё юм. За, let's go. Юу болохыг бүгдээрээ одоо ингэ харцгаая. Let's go. Тэгээ өчигдөр нийт 3-ыг ирсэн юм тий. Цуцал гэдээсэн юм шигтэйс нэг удаа. Найзуудаа ирээрээ наран гисэн арданда очлоо. Хүүхдээ ирээрээ. За нэг юм орсон шүү ёо бурхан. Арай их нэг юм загас барьлаа. Энэ ихлэд тулбог байж магадгүй шинжтэй байна да. Нэг том бол биш. Хэдэн цаг би явж иж нэгийг барьваа. Өглөө 4-ц ирсэн шүү дээ.
2 цагийн дараа юм. Энэ ч толбогол байна л да. Танталтаас нь. Гүү юм уу? Борол юм уу? За харцгаая бүгд. Ямар загас вэ? Аль нь ч үж болно. Аль алийг нь барьмаар байгаа. За бүгдээ харцгаая. Ямар хуу зүсрээтэй. Ямар борол ирсэн бэ? Толбон их гоё. Толбон их гоё. Том тод хар толбтой. За баяртай. Авсан. Ёо, шүнийг барьлаа. Одоо бүр гоё толботойг барьмаар байна. Бүр хөөрхөн толботойг. Амар бороо орчихно. Фүү нэрээ амар бороо орчихно. Фүү. За баг юуны камерны цэнийг маань бороо дуусчлаа. Энэ камер маань одоо нэг 10% цэнэгтэй л нөгөө би 2 батарейтай байдیں۔ Нэг батарей маань дууссан. Одоо нөгөө батарейгаа хийж аваад одоо 2 батарейгаа ээлжилж ирэн цэнгэлж аваад тэг цэнгэлж авах хугацаанд унтъя да. Ойрд нөгөө нэг юу яагаад зуны аяллахын дараагийн бичлэгүүдээ янзлж байгаа ингээд нилээн шөндөө суугаад тэгээ өдөртөө ажилдаа яваад гээд ядарчин тэгээд сайхан унтаж амарчаад нэг мэсэн борогоайг бол тэгээд загасчлаа да гэж бодож байна. Одоогийн байдлаар өчтөр ирчээд нэг загасчлаагүй би нэг хулгандах дуртай биш тэгээд юу яалаа. Өглөөнөөс хойш ганц цэвгэл барьлаа. За тэгээд юу болохыг үргэлжлүүлээ харъя да. Энд нэг шок явчих. Урд нь явчих. Авчихгүй бах та. Яатах юм. Явчих. Явчих. Энэ бэнт хайчих. Хачу. Ярэмэр тахосэй. Энийг араа. Энийг араа. Хараад. Оба. Хадран байна. Хин жижиг юм хараа. Ононгийн хадран ер нь нэг юм ирэх шүү. Хөөхөн жижигхэн. Таамрын хадран гэлчихэд болох хаа. Амар царайлаг хөөх ш тараач. За баяртай. Оба. Тэгэхээр зорилт загаснуудаас хадран болон зэвэг загсыг барьсан боловч зэвэг загсны тухайд өнгө төрх нь яг миний хүсэж байснаас зөрүүтэй байлаа. Харин цурхаа загсны хувьд барьж чадаагүй. Гэхдээ ямар тач харлаа. Сайхан байлаа. Тэгээд буцах замдаа сазан буюу болуу цагаан гих загсыг хэрлэн гол дээрээс олоод дорооноор дүрс бичлэгт буулгаж авсан. Тэгээ энэ бичлэгийг ямар тач та бүхэн хүлээж авна уу? Мөн би заавал зорьсон зорилгоог үйлчлүүлэхийн тулд дахин нэг удаа явсан тулд бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй.
За нилээл их шидлээ. Юм барьдгүй дээ. Хүүтэн болчихжээ. Би энэ цамцаа юуны магадгээд күртгээ юуны магадгээ авчирсан гэсэн ашгүй авчирсан зүг болж борооч орлоо. Нилээ хүүтэн болчихжээ. Энэ гэхдээ энэ жил нилээ ихт хүүтэрж гинөө. Өмнө жил уг нь энэ үеэр загсанд явхад их л дулаахан гоё байсан да. Өнөөдөр би сайхан бэлгтэй болсон шүү дээ. Чаналынхаа журмаа танаас харуулах уу? Best casting гэд загсны төлхөөр надтай холбогдоод тэгээд сайнууд бичлэгийг чи үздэг шүү. Айгуу гоё бичлэг хийдэг. Тэгээд бэлэг өгмөр байна гэд надад бэлэг өгсөн. Best casting дэлгүүрийн админ гэд надтай нэг Бэги гэж залуу холбогдоод тэгээд ажил дээр ахад надад бэлэг авчиж өгсөн. Та хэд гоё сонирхуулнаа. Нэг нь болохоор энэ юунууд халбагнууд спиннерүүд. Миний ашигладаг диги юм хийдэг жижигхэн сав байна. 3D хулгана байна. Надаа энэ тавыг өгсөн. Энэ миний ашигладаг нөгөө нэг юу штэ. Юу дүүлээ? Blue Fox-ийн спиннерүүд. Надад энэ Blox-ийн энэ спиннерүүд өгсөн нараа. Тэг харамсалтай нөгөө 100 бие арай энэ спиннерийг ашиглуулах тохиромжтой болов уу гэж бодоод идэв. Хадран зэвэг аль алинаа оддог болохоор тэгээ юм 5 өнгийн сетнээс надад өгсөн шүү. Нэг нь унцлаа. Тэр дараа унцлаа. Тийм сет өгсөн. Тэг үнэхээр их баярлаа. Тэгээ дээрээс нь одоо юу өгсөн бэ гэсэн чинь айгуу гоё. Би бүр нэрээ энэ олон жилийн цааш ер нь нэлээд бас удаан хугацаанд YouTube хийчихлээ шүү. Тэгээд бэлэг авсан та үнэхээр баяртай байгаа. Тэгээ айгуу гоё урам авт юм блэ. Дахиад гоё бичлгүүдээ чанартай хийж айгуу их бодсон юм блэ. Тэгээд nice. Нэг нь болохоор энэ хараа Polaroid шил. Энэ ямар онцгой шил вэ гэсэн чинь нөгөө нэг нүдний шилтэй хүмүүс зориулсан. Нүдний шилэн дээр ингээ ухсарчдаг. Юу. Нүдний шилэн дээр ингээд дарж байгаа. Энэ миний нүдний шил ингэж байж байгаа. Цаа. Нэрч өстэй. Йоо. Алж гинөө. Ийм Polaroid шил өгсөн. Best casting-ийн админ залуу Бэги гэж залуудаа үнэхээр их баярлаа. Тэгээ би үзэгч та бүхэндээ өөрийнхөө загасчлаа. Нөгөө нэг энэ юг түүхүүдээ гоё хуваалцаад явж байгаадаа ус их баяртай байгаа. Энийг би 10 жилээсээ л эхэлж нэг ийм бичлэг хийхгүй явдаа гэдэг бодол төрөөд тэгээд ер нь хийж байгаа болохоор надаа айгүй гоё байгаа. Тэгээд Бэгидээ баярлаа гэж хэлж байна. Тэгээ best casting дэлгүүр нь 10 жил өөрөө загсанд явсан гэж залуу гэж лээ. Тэгээд ямар юм авахаа мэдэхгүй байгаа бол өөртөө нь холбогдоод пэйжтэй нь холбогдоод тэгээд ер нь нэг иймэрхүү загсрах чаа ингэж байгаа тэгж байгаа юм бол зөвлөөд ямар бараа авахыг санал болгоно шүү гэсэн өөрөө. За тэгээд ямар ч тач юм бэлэгтэй болсон. Үзэгч та бүхэн тэгээ нэг хуваалцтай баяртай байна. Гоё наа. Би бол гэхдээ нэг donation бол авч байгаагүй. Гэхдээ яг ийм байдлаар загсны гоё бэлэгтэй болсон бас амар гоё байгаа. Тэгээ миний бас анхны энд бэлүү өгж байгаа байгууллага. Тэгээ нөгөө байгууллага нь болохоор надад хамтарч бичлэгэн дээр өмнө EBM гэж shop гэдэг ажилласан шүү дээ. Тэгээ айгуу гоё байгаа. Тэгээ би амар cool харагдаж байгаа шүү дээ. Yeah. За sorry. За одоо загшлаа эргээд орцгоо. Загс барь чадах нь. Хүүтэн байна гэхдээ муухай. Би намар арай л оройтод ирчлээ. Ажилдаа байж байгаа тэгээ арай анцсангүй. За ихтэй явах. Том загс барь. Тэгээд сүүл нэг нэрээ нэг ах 9 сарын 1-нд яг 9 сарын 1 байсан юм аа. Манай дүүнер сургуульд орчоо тэгээд манайхан гэр бүлээрээ хоол идээд би тэгээ гудамжинд хоолны газарлаа алхаа авчихсан чинь нэг ах таарад машинаас наваг муба гэж нэг байр дуудаг хгүй. Хин байд юм бол гарч чинь таньдгүй хүн ахын дүүшээ зогсчихъя гэл наваг хүлээл гэсэн. Тэгээд хүлээл юу юм бол таньж байгаа чинь одоо би л танихгүй юм болоо гэд яасан чаа. Чи өстө гоё ишлэг хийд шүү. Усмсан дундуур сэлж мэлээд өөрөө гоё цагс махс бичлэг энэ хийж мэйгээд тэгээд манай үзэгч байж таарсан. Тэгээд тухайд нөгөө амар завгүй аавын жоохон зүрх өвдөд байна гэд би имлгээс нэг 7-ны ханд дээр авахгүй байжсэн. Тэгээ ахтаа жоохон тухтаа юм ярьжтаагүй жоохон буруу сэтгэл төрүүлсэн байж магадгүй шүү. Хэрвээ үзэж байгаа бол ойлгоорой, уучлаарай. Гэтэ тэгээд баяртай байгаа. Айгу гоё яваа. Би ч тэгээ нөгөө нэг YouTube-ыг айгу гоё нөгөө нэг анх нээс шалтгаан маань зүгээр л гоё өөрийнхөө
сонирхолтой хийж байгаа зүйлсүүдийг ингээ хүмүүст харуулъя. Тэгээд дээрэс нэг одоо цаг үед чинь хамаатан шадаг найз нөхдөөгөө байнга тогтмол уулзаад байж чадахгүй болсон шүү дээ. Тэгээд би ч өөрөө залуу байгаа. Тэгээд ажиллаа хийх хажуугаараа өөр янз бүрийн юм хийн. Тэгээд давхар ажил олдвол хийн ингээл тийм байдаг болохоор гэрт нь очиж амждаггүй. Тэгээд тухайн үедээ маань найз нөхөд хаяа нэг YouTube-ийн маань орж хараад за ингэж байгаа юм байна та, цаа чи ингэж яваа юм байна та гэд байж ах тохиромжтой байдлаар нээсэн учраас тэгээд хүмүүс гоё таниад урмын өгөөгөө тэгээ айгуу гоё ингэ явж байгаадаа баяртай гоо. Тэ. Гоё ягаа шүү. Манай үзэгчсэн их гоё хүмүүс байдаг гэж би боддоо шүү дээ. Тэ. Баярлаа та бүхэндээ. Амар. Гид нэг бичлэг дээр бахан хамгийн сэтгэлийн үг хэлээд солируулаад гисэн үү. За sorry. За одоо яг үргэлжлүүлээд дахиад загасчлаа. Орсон шүү. Яах хэрэггүй. Гайгүй юм орсон шүү. За чигтгүй тэ. За тэгээд загас барьж буй доргой агшин харуулсан бичлэгийг энэ удаад хангалттай харуулж чадаагүй ч зориуд энэхүү газар руу 2 дахь удаага ирээд цайлсан шалтгааныг та бүхэндээ харуулъя. Би загасчилж дуусныхаа дараа харихын өмнөхөн дорооно нисгдэг дүрмтэй. Загаслахын өмнө нисгвэл загас хараад айгаад баригдахгүй байна гэсэн дүгнэлтийг өмнө жил хувьдаа гаргасан юм л та. Тэгээд энэ удаад өөрийн дороондоо буулгаж авсан гайхамшигт зураглуудыг харуулъя. Хамгийн гоё дүрсэн дараах 2 тул. Дороо нь маш ойрдох үед ч гэсэн айж үргэлгүй энэ гоё агшиг бичих боломжийг олгожээ. Түүний дараачаар энэ тэнд орших хэсэг тохиорсон цүнхэл газруудад ч мөн адил тул загас хослон байгааг харлаа. Эдний дундаас хамгийн том хэмжээтэй байсан дараах 3 тул их сэргэлэн дорооноор ойртохоор шууд хөдөлгөөнд орж байсан. Тойрог хэлбэр үүсгээд л ямар тач тул загас хосоор амьдардаг их үгний баталгааг эдгээр бичлэгээс хангалттай харж болох байх. За тэгээд загас усандаа л жаргалтай шүү дээ. Муба ТV үргэлжилсээр. Лайк болон subscribe төвчийг дарахаа бүү мартаарай. Харин энд харагдаж байгаа 3 загас бол зэвэг загас байна лээ шүү. Дараа уулзлаа. Түр баяртай. Муба ТV үргэлжилсээр.